ерөөсө дэлхийн нийтээр одоо байгаа тогтолцоонд бол тодорхой газар нутгийг улсын тусгай хамгаалтанд авах нь байгаль хамгаалах хамгийн тохиромжтой, хамгийн зөв хандлага гэж үздэг юм байна лээ. Гэлээ гэхдээ энэ нь бол хэрвээ хууль дүрм бүх юм биелүүлвэл шүү дээ. Тэгэлгүй одоо улсын тусгай хамгаалтанд автсан газраасаа хөлийн өөрчилж байгаа гаргаад тэнд уурхай хэн нэг хүний эрх шиг зохицуулаад ууд уурхай ягвал алтуухуулна ингэж явж байгаа. Гэхдээ ийм хандлагатай байх юм бол энэ улсын тусгай хамгаалтанд авсан ач тус их бага болно. Их бага болно. Ер нь одоо байгаа байдлаас харахад бол энэ төрийн бус байгууллага авч явж байгаа нь бол их зөв чиглэл байх шиг байна. Яг энэ нөхцөлд бол лав. Төрд өөрөө мөнгө тэм хүрлцээтэй сайн биш. Хоёрдугаарт нь бол орон нутгийн иргэд тэрэнд сайн оролцдог юм. Жишээ нь өмнө говийн булган суманд байгаа Баянзаг гэж газар байгаа. Энийг орон нутгийн тусгай хамгаалтанд авсан. Тэгээд энийг нь бол урал цас цонж Баянзаг гэсэн төрийн бус байгууллага авч явж байгаа. Менежмент юм. Энэ бол тун аятайхан байгаа. Одоо сайн явж байгаа. Тэгээд одоо Баянзаг бол өнгөрсөн жил бол Монголын хамгийн очих дуртай газрын нэг гэсэн судалгаагаар тэгэж гарсан байна лээ. Тэгэхээр энэ бас төрийн бус байгууллага явж байгаа. Одоо дунд говьд цагаан суурга яг төрийн бус байгууллага менежментийн хамгаалтанд авуулаад тэгээд менежментийг авч явах гээд одоо бичээчийн Батмөнх гэдэг хүн маш их хөөцөлдөж байгаа. Ингээд явж байгаа. Тэгээ энэ бол их зөв л гэж бодож байна.